За манайхан юу яцханда ингээд ээлжид нэгэн арслантай алан хядантай гоё түүх маань орж ирэхэд бэлэн болж байна. За ойрд арслангийн түүх орж ирэхгүй арай л дэндүү аргу байсан гэдгийг бол үнэхээр ойлгож байна. Тэр тусмаа нэгэн үзэг сонсогч маань арслангийн түүхээ хийгээд өгөөч маа цай кофе авч уугаарай гэд 20,000 төгрөг шилжүүлж байсан. Тэр үг одоо үртэл сэтгэлээс гарахгүй байсаар байгаад өнөөдрийн арслангийн түүхээ оруулж байна. Ер нь арслангийн түүх орохгүй бол нойр хүрхэ байлаа. За энэ зурган дээр харагдж байгаа юм эрслэн бол далайн эргийн давлгааны наан хайрган дээр хадан дээр сайхан нам байгаа твтж байгаа дүр зургийг та бүхэн харж байна. Энэ бол үнэхээр бас түүх өгүүлсэн алдартай зураг болж байгаа. Яагаад тэгэхээр энэ 2025 оны одоо дэлхийн байгаль шинжилгээ ухааны холбогдлолтой хамгийн гоё зургууд одоо цуглуу шалгаруулах тэмцээн болоход 60,000 зурагнаас энэ зураг шалгарч хамгийн түрүүнд одоо Намибийн далайн эрэг дээрх анчин арслан гэдэг нэрээрээ дэлхийн түүхэнд бол бичигдэж байгаа юм байна. За ер нь Намиби гэдэг улс бол одоо Өмнөд Африкийн бүгд найрамд улсын жоохон хойхон байдаг. Ерөнхийдөө Намиби элсэн цөл гэдэг нэрээр нь бол хүмүүс аягүй сайн мэддэг их байгалийн үзэсгэлэнтэй газар. Тэр газарт одоо байсан арслангууд идэж тижэл болон байгалийн одоо хүчин зүйлээс шалтгааж хүнс тижэл хайж явсаар байгаа далайн эрэг дээр очисон байгаа. Тэр элсэн цөл маань өөрөө үргэлжилж явсаар байгаа далаатай шууд ингэ залгагддаг. Тэр элсэн цөл дээгүр одоо ангөрөө хийдэг тэндээ амьдардаг байсан арслангууд хоолунд хайж эвсэл бахархал калаануудын хоорондын толгилцооноос бас зүгтаж газар нутаг хайж явж байгаа далайн эрэг дээр тулж очисон байгаа. За ингээд 2015 оны үед энэ далайн эргийн одоо эргэн тойрны аял зугаалж исэн хүмүүс арслангийн зүрэг далайн эрэг дээр ганц нэгээр үзэгдэж байгаагаар одоо үнэхээр гайхажсэн гэж байна. Яг тэгэхээр ер нь хэдэн мянган жилийн турш арслан гэдэг амьтан чинь тэгж далайн малаар нэг ойртоод байдгүй болж бол их холуур их уснаас бас зайгаа авч амьдэрдэг юм амьтан байтал эдгээр арслангууд баг багаар дөхөж ирдэг байсан байна. Тэгээ 15 онд ярьжсэн судлаач нар юу гэж хэлдэм бэ гэхээр тухайн үед 8 тонны одоо арслан Намибийн одоо арга ясан эрэг гэдэг энэ газар ирж яг үндсийн дархан цаазд газар харьяалагддаг л да. Яг энэ хэсэгт ирж нэгэн шөнө ангөрөө хийсэн гэж байгаа. Тэнгүүд одоо энэ зурган дээр харагдж байгаа энэ далайн арслан гэхүү далайн хав хүү юм хөөрхөн амьтан байдгийг та бүхэн мэддэг. Энэ амьтад чинь бас бие хаагаа амраах гэж далайн эрэг дээр гарч ирээд амарж явах эсвэл шөнийн цагаар одоо зүрмэлж явахт нь арслангууд анх довтолж энэ шөнө одоо далайн эргийг цусаар угаасан гэж байна. Ойролцоогоор 40 орчим юм далайн жижигхэн хав арслангуудыг одоо 8 тонны арслан ээж дараалан одоо тугдаалгаж одоо эхэндээ бол одоо зурагч нар хэлж байгаа яаж энэ далайн арслан хавыг бас унахаа мэдхгүй арслангууд бас бажигдаж нуруунаас нь хаз хүзүүнээс нь янз янзын тийм арга хэрглэж ягаад нэг арслан одоо ийм далайн хавыг дээш нь эргүүлээд багалзуурыг нь амжилттай хадснаас одоо бусад арслангууд одоо санамж сургамж авч далайн хав болон арсланг барьдаг тусгай тийм арга техниктэй болж одоо амжилттай болсон гэж байна. Тэгээ тэр шин амар том алан хядан болоод өглөө наргаа 40 орчим одоо юм далайн хав арсланг алчсан тэд нарыг идээд дуудсан ийм дүр зурх байсан гэж байна. Тэгээ 2015 оны үеийн юм ярьж байна л да. Тэгээ 2015 оноос хойш арслангууд энүүгээр мерсэр үзэгддэг байсан бол байнгын үзэгдэж энүүгээр явж байгаа хүн амьтан аялал зугаалж байгаа хүмүүсийг бас айлгаж хичээх тийм тохиолдол гарч ирсэн. Тэгээд одоо юу гэдгийг элсэн цөл болон хээр тал газар бут согоон дундуур гүүж үхэрч гэдэм үү янз янзын амьдтыг барьж идчих ёстой амьтыг яагаад далайн эрэгс ахих болов гэдэг тэр эрдэмтэд бол асар гайхахаас гадна санаа зовж байгаа. Яагаад тэгэхээр бүхэл бүтэн одоо нэг байгалийн бодгал сүрэг тэр чигээр одоо хувьсан өөрчлөгдөж байгаа гэдгийг бид нэр одоо харж байна гэсэн. Тэгэхээр хүнс тижэл болдохгүй байна.
хүнстэйжэл олдохгүй байгаа учраас бусад одоо хэм хэмжээнд байсан эвсэл бахархлуудын газар нутаг зарим хэсгээрээ томорч цөмөрч янз янзын одоо алаан хядаанууд болж байгаа учраас одоо шинэ бэлэн хувааж байгаа маягтай одоо тал тийшээ арслангууд одоо шинэ газар нутаг хайж явж байгаа. Зарим нь далайн эрэг дээр суурьж байгаа. Суурьшаа зогсохгүй сая энэ 25 оны тоолоор 80 орчим арслан Намибийн одоо энэ элсэн манхан далаатай уулздаг энэ хэсэгт одоо үүрлэж тэрүүгээр ингэж амьдарч байна гэсэн тийм судалгаа хүртэл гарч байгаа. Тэгэхээр эхэндээ бол арслангууд ингэдэг байсан гэж байгаа. Ангөрөөгөө хийчээд шөнийн цагаар довтолгоон үлдээд өглөө идэж уучаад бүгд буцаад өөрсдийнхөө одоо элсэн манхан элсэн нутаг ус руугаа давхиж тэндээ идэж ууж амардаг байсан бол одоо бүр далайн эрэг дээр байнгын байрладаг тэнд бүр одоо төрсөн одоо тийм зулцуунууд хүртэл гарсан байгаа. Тэгэхээр энэ зурган дээр байгаа түрүүний харуулсан тэр далайн эрэг дээр сууж байгаа гама гэдэг ийм арслан бол өөрөө яг энэ далайн эрэг дээр ихийн хөвлөд боожж энд одоо өсөж торинсон өөрөөр хэлбэл одоо Серенгетич гэдэг юм уу эсвэл одоо бусад Саби сандын ч юм уу ийм элсэн толгод дундуур ангөрөө хийж од сүхэртэй зодтолтож бол өсөөг үзээчгүй. Ерөөсөө л хар баг налчаар наснаасаа яг энэ далайн эрэг дээр далайн арслан гэхүү хав хөө энэ жижигхэн одоо өглөг махлаг энэ амьтныг алж идсээр байгаад одоо энэ далайчин маягийн арслан бий болж байгаа. Тэдний нэгдүгээр үеийг одоо энэ зурган дээр байгаа ийм арслан одоо эрслэнгээр одоо төлөөлүүлж хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ийм арслан яг байгаль дээр Африкийн одоо Намибийн одоо бүр зүүн өмнөд зүг рүү Саби санд руу ч өмнөд Африкийн одоо хил ойролцоо байдаг байгалийн үндэсний тархан цацгазар авчих юм бол арслангийн өрийн зүүн совин болон инстинкт янз янзын одоо чадруудаа алдчихсан гэсэн үг. Зөвхөн далаа дээр загас жарахаа барьж идээ сурцсан одоо бүх бүтэн шинэ үеийн нэгдүгээр төлөөлөл гэж үздэг юм байна энэ гама гэдэг юм арслан. Тэгэхээр эрдэмтэн судлаач нар юу гэдэг байгаа гэхээр энэс хойш одоо цаашдаа энэ далайн эрэг дээр хэвтэж байгаа энэ эрслэнгүүдээс гарч байгаа зулцаа одоо энэ бүгдийг бас барьж аваад цусны шинжилгээ хийгээд эндээс одоо энэ арслангууд болон эрслэнгүүдэд ямар биологийн одоо өөрчлөлт гарч байгааг нэлээд сайн факттайгаар судалнаа. Тийм учраас одоо удахгүй энэ арслангуудыг унтуул цусны шинжилгээ авах гэж байна. Яагаад авж байгаа юм гэхээр ингэдийн гинэ. Одоо ингээд далайн амьтан загас жарахаа одоо хавч мавч иддэг ямарваа нэгэн амьтны одоо биед хүнд төмрийн одоо мэддэхүүц тийм илт өсөлт ажиглагддаг юм байна. Тэгэхээр энэ өсөлт нь магадгүй арслангуудад сайнаар нөлөөлөх үү, муугаар нөлөөлөх үү гэдгийг одоо тухайн үеийн шинжилгээ болон дараагийн одоо эх он жилүүд манаас харуулах байхаа гэж бодож байгаа. Тэгэхээр арслан гэдэг амьтан бол ерөнхийдөө та бүхэн мэднэ шүү дээ. Хуурай сэрүүн газар хадрахаг эсвэл элсэрхэг эсвэл одоо шугуу бургастай газрууд өндөр үсийг багцаалж түүгээр өөргөө халахалж одос үхэр болон бас бус одоо тахимах юу гэдгийг Африкийн тим амьдтыг барьж иддэг зохиолдлоготой бол одоо ерөөсөө дандаа далайн амьтны мах хиддэг тиймэрхүү болж байгаа. Тэрнээс гадна бас нэг асуудал болж байгаа. Тэгэхээр тэр ясан эрэг гэдэг эрэг дээр байгаа тэр далайн арслан болон хавнуудын биологийн тоо толгонд бас аюул учрна гэж. Яг тэгэхээр энэ арслан гэдэг амьтан жаахтар анчин амьтан учраас энэ далайн арслангуудын өсөлт хөгжилт одоо байгалийн тэнцвэрийг алдагдуулж бас магадгүй янз янз юм харагдж байгаа. Гэхдээ 2015 онд одоо нэг шөнийн өдөр 40-ыг унгаажсэн 8 арслан шиг эднэр одоо тэгэж ханад цатгаа мэдэхгүй айхтар уулгалан дутлах бол болсон гэж. Яг л өөрсдийн хэрэгцээнд таарсан далайн хав арслан яг тоогоор нь барьж идээд тэндээ идэж уугаад дуусгадаг. Тэгээд шөндөө одоо ангаа дуусгачаад өглөөгөр өдөржингөө бас унтаж тэндээ ингээд далайн эргээс ахаад байж идэг бүхэл бүтэн арслангийн нэг хоёр одоо үе гарч ирж байна гэж. Тэгэхээр ингээд цаашдаа ерөнхийдөө дэлхийн дулаарл хүн амын тархан суурьшаалт хүнстэжээл ган гачиг галт төмөр гэдэг зүйлүүдээс болоод арслан гэдэг амьтны тодолгоо бол үнэхээр ингэж айхтар буурч байгаа. Аргагүй л дээ 1900 он гэхэд хэд байсан гэж ярьдаг байлаа. Бараг сая гаруй арслан байдаг. 1990 он гэхэд 100 мянга байсан гэж байна. Тэгээ одоо өнөөдөр харахад дэлхийд дахинд яг зэрлэг байгальтай нэг хэд вүлээ
би бас тоогийн нэр марчтай 12,000 лөө 13,000 арслан бол үлдчихэд байгаа. Тэгэхээр энэ арслангууд ингээл багасаад байна. Түүний одоо нутаг дэвсгэр шахагдаад байна. Эвсэл бахархлууд болон хит хүчрхэг эвслүүд бас одоо жижиг эвслүүдэд дарангуулж үүнээс болж арслангийн одоо дараагийн эволюц цус ойртохгүй байх, зарим арслангийн үр удам давмгайлах энтер гэдэг янз янзын тийм асуудлуудыг бас сөгөгдөж харахаар болж байна гэж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө та бидэнд мэдэн штэ Мапогогийн 6 ах トゥ гэдэг одоо арслангийн сүрэг бараг тэр хавийн 100 гаруй нэр арслан алж ерөнхийдөө энэ генетикийн арслангийн одоо цаашийн үргэлжлэх гинжин хийлгээнд асар том одоо шокийг бас үзүүлж ийсэн. Тэр 6 арслан бол үнэхээр хит үнэмлэхгүй хит одоо хүчрхэг байсан учраас одоо арслангийн тэр саби санд болон тэр хавийн бүх элсэн цөлд байсан арслангуудын үр удам одоо дандаа энэ Мажингелан болон Мапогогийн ахын дүүсийн үр удам байх жишээ нь одоо эднэр тавчигдаж дарагдаж өндийхгүй байсаар гоо бүрэн устсан бас арслангийн үр удмууд бас байгаа л да. За ямар ч үсэн тэгээ арслан гэдэг одоо хиймэрлэг амьтан далайн эрэг дээр хөвтөж байгаа иймэрхүү өөхөн бөмбөг шиг хөөрхөн далайн хавнуудыг дээш нь эргүүлж ягаад хүзүүгийн тас хатгаад тэгээд өөхлөө калорлог махыг нэдэж бас ерөнхийдөө шал өөр төвшний өөр анчин далайн эргийн одоо арслангууд бий болж байгаа гэдгийг та бүхэнд одоо энэхүү өнөөдрийн оруулж байгаа гоё түүхээр одоо мэдээлэл өгч гинөө. За ингээд гоё түүхүүд зугтайгаа орж гараад ойрхон байдаг та бүхэнд үнэхээр их баярдаг. Тэгээ дараагийн гоё арслантай түүхүүдийг нэлээд сайн төлхөө оруулна гэсэн тийм бодол санаа үргэлж байдаг. Арслангийн түүхгүй бол үнэхэрийн бас аргу өдрүүдийг өнгөрүүлдэг гэдгийг би бүхэн одоо та нар бас надтай адилхан байх. Тэгэхээр ямар ч үсэн орж гараад ойрхон байж ороо. Тэгээ дараагийн гоё түүхүүд араараасаа орсоор байгаа.